Одоо хаашаа гарч суух. Тэгээ би тэр чинь эсрэг хүч юм. Өөртөө хараад суучих. Зүгээр юм. Тэр чинь нөгөө өөртний юу байна уу? Зүгээр үү? Жохон ингэсгээ суух юм байна тэгвэл. Тий. Камер руугаа харахгүй тий. Би нийшээ, нүр нийшээ. Тий одоо гарцсан л гэх юм би тий. За. Гурван улирал дамнаад их орондоо ирсэн байна тий. Тэгээд яг ер нь бол та нэг юм сүүлийн үед нэг юм мод дэлгэрүүлж байгаа юм уу? Ер нь хувийн амьдрал тий. Хүүхдүүд нь тэнд байдаг болохоор эсвэл Японыг ингэж зордгоо. Ер нь тэр Японтой холбогдоод байгаагийн учир нь юу вэ? Тий яг өөрийнхөө хэлсэн гурван улирал нэг намар, өвөл тэгээ хавар 140 хахад ирсэн. Тэгээд нэгдүгээрт бол одоо нас өндөр болсон байна. Тэгээд өвлийн хахир дээрний нутаг бол дийлхэ байсан байна. Тэрнээс гадна одоо миний бүтээсэн баялагууд бол Японд байдаг. Тэр баялаг бол миний хүүхдүүд 7 ач. Одоо 2 хүүхэд маань тэнд байдаг. Тэгээд өвөлтөндөө ихэнхдээ өвлөж байгаа. Сүүлийн одоо төр сууснаас хойш тэгээд дулаархаараа их орондоо ирээд бас байдаг. Хэдийгээр одоо бид нар ингээд газар зүйн бариллын хувьд ингээд өөр ингээд хол байлаа ч гэсэн бид нар бол одоо минут цаг тутамд бол холбоотой байгаа шүү дээ. Чамтай холбоотой байгаа, их оронтойгоо холбоотой байгаа. Ус төрөлд нь оролцоод шуу амаа нэмэрлээд загнаад ингээд хийж идэх юм чинь тийм. Бүр их орноосоо ингээд байнга явж байгаа. Тэ олон жилээр явж байгаа хүмүүс бас их байгаа. Тэг хэдэн зуун мянгаар одоо тоологдож байгаа гадаад байгаа монголчууд их орон маань тэгээд тэрнийг ингээ байлгах, амьдрах боломжоор нь хангасан байвал тэд нэр юу гэж хүний нутаг зорих уу? Одоо манай хүмүүс ч гэсэн тий Монгол гологдож байгаа биш. Тий Монголыг одоо амьдрах боломжийг Монголын маань одоо улс төр засаг нь одоо бүрдүүлж өгч чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр их орн муухайтай биш. Их орноо голоод байгаа биш тий. За эхнийх нь би танд Японтой бас холбож нэг хэд асуудууд бэлдээд дараа нь улс төрлөө ороод дараа нь хоёулаа сэтгүүл зүй гэдэг салбар руу ороод тэгээд ингээд таны тэр нөгөө нэг аюу гой хилдэг нэг үг байд юм а би тэгтээ төслийн асуултан дараа бэлдсэн байгаа. Тэгээ хоёулаа ярьслаа дуусах яг зин төлөвтэй ирээд тань би ингээд асуултуудтай ингээд ирсэн. Яг Куланда гэдэг хүний зүгээс те таны нүдээр нэг харах чинь нэг өөр шүү дээ те. Тэгэхээр яг та тэнд ямар онцлогийг харж байна? Одоо ялангуяа энэ босролын систем дээр. Би бол одоо сүүлийн үед миний нүдний ялгаа бас арилаад байна. Яг ингээ хоёр орны дунд явсаар байгаад хоёулаа надад их хоёулаа миний юм шиг бодогдоод байдаг болохоор нөгөө чинь Монголд ирсэн хүн бол Монголын ингээд сайн муу ялгаа арчдаг. Тий. Тэр шиг одоо би Японд очихоор нэг сайн муу ингээ аян байдалтай гэдэг штэ гэдэг юм болчиход байна л да. Японы боловсролын ерөөсөө философи нь тий одоо юу тийм сэтгэлгээ гэх юм одоо ерөөсөө сайн мэдлэг олгохоос илүү сайн хүн болгох, хүнийг төлөвшүүлэх. Тэгээд жижигхэн одоо энэ жижигхэн аралд олуулаа амьдарч байгаа учраас жижиг орон зайд олуулаа их том амьдралыг, том соёлыг бий болгох гэдэг юм зорилготой байдгийг байлээ. Энэ нь бол одоо энэ шинэ Япон гэх юм одоо дайны дараа сэргэн болсон энэ хөгжилтэй цуг бий болсон юм бол биш. Энэ бол одоо эдний уламжлал тэр самурай одоо философи гэдэг юм одоо тэг хүн хуурахгүй зөвхөн байх, тэг үнэнч байх, тэг бусдад одоо төв учруулахгүй амьдрах гэдэг юм үндсэн хэдэн зарчмаа энэ хөгжил рүүгээ ингээд хамт аваад явцсан. Тэгээд ингээд одоо жижигхэн орон зайд олуулаа хамтдаа бие биений хөндлөж амьдрах. Энийг л одоо болоор Япон бол бас одоо бусад улс орнуудын соёлоос үндэстнүүдээс одоо ялгарх юм тэр байна. Өнөөдөр Японы тэр өрмөц онцлогийг, тэр соёлыг, тэр бий болгосон одоо үнэт зүйлийг гадаадынхан ч гэсэн маш их сонирч байна шүү дээ тий. Жуулчин яагаад Японд ингээд сүүлийн үед маш ихэр нэмэгдэж байна гэдэг чинь одоо Японд харж нэг хайхтай байгаль байхгүй шүү тийм ээ. Тэр дээж одоо өндөр байшин аль орнуудад одоо тийм хөгжилтэй бий болсон. Тэр нэг өрөвц юмд нэг татагдаж
олон одоо саяар ингээд жуулч нэмэгдэж эхэлсэн бас онтой холбоотой юм байлээ. Тэгээ тийм болохоор миний одоо боловсрал гэж өөрийн чи ярьснаар хүн болох л чухал мэдлэг гэхээсээ илүү тий хүн болсны дараа мэдлэг эзэмших гэдэг ийм дараалалаар явдаг юм байна. Тэгээд жишээлбэл одоо 1-р ангиас ихтэй сургуульд орлоо гэхэд ерөөсөө шууд юм заадаггүй, өсөг шууд заадаггүй. Тэгэл баг-багаар одоо найзтай болох, тэр чирэндээ сууж үзэх, тэ хувцас зөв тавих бас эхэлдэг юм байна лээ. Тэгээд Японы цан бас одоо нэг буддийн шашинтай орно шүү дээ. Одоо үндсэн шашин. Тэгээд тэр буддизмын одоо хамгийн том сургаал айлдагч манайхаар бол одоо хамблам гэхэр хүнээс бас чам шиг юм сэтгүүлч нэг юм асууж байгааг би харсан. Тэгээд ер нь хүн болох юунаас эхэлдэг бэ гэсэн асуулт нь хүн болох нь бол одоо бидний өмсдөг тавч биш шүү дээ. Ерөөхийн тавч гэх юм уу юу гэхээр одоо тэрийг одоо ингээд зэрэгцүүлж тавьсан уу үгүй юу гэдгээс эхэлдэг юм аа гэд. Тэрний үгсөө өгөхээр одоо дээр үед бол Японууд одоо тавч гета гэдэг нэг ингээ угалцдаг юм одоо юм өмсдөг байсан. Одоо ч гэсэн өмсдөг хүмүүс нь би айлд орох, сургуульд орох, хаанч ороход баян гутлаа тайлдаг. Тэрийг ингээ 2-3 тийшээ ингээ хаяа шидчихэд орохгүй. Заавал ингээ зэрэгцүүлж тавиад бүр ингээ тэр л одоо нас хүн эхэлдэг. Тэрийгэ тавьж чадаагүй бол тэр бол одоо хүн болж амжаагүй байх гэсэн үг. Тэр танай 7 хачин одоо яг ингээ Японд байгаа штэ. Тэгэхээр та яг ингээ хачнаасаа хараад байгаа нэг тийм хөөрхөн жишээ кейсүүд байх ба. Одоо яг манай ажил тэнд байгаа учраас ингээд Монголд хэрвээ байсан бол бас ингэж магадгүй ч гэдэг юм уу. Та яг ингээд нэг хөөрхөн хачнаа хараад байж хахад бас нүхэнд ингээд зурс гэж орж ирдэг тийм хөтөлбөөнүүд ч гэдэг юм уу. Тий, одоо бид нар бол ингээд гэртээ байхдаа ингээд хүүхдүүдийг зардаг штеп. Тэрийг авдрагч тэрийг дэш тавьчихл та гээл те ингээд талхаа өдөр гэдэг ч юм хаалга онгойлго гэдэг ч юм уу те. Тэгээд одоо би бас яг тэрийгээрээ л одоо үзээд нэг ачаараа энэ одоо аягийг тэр цаашаа авчиж тавьчихл та гэхээр яа би таны аягийг тавих ёстой юм. Та өөрөө яа тавихгүй байгаа гэдэг байхгүй. Аяг дээр тэр Монгол хөгч гэсэн нөгөө одоо юу гэдэг одоо төлөвшил нь бас нөгөө Японы соёлын нөлөөтэй болохоор тэр тийм одоо бас нэг ялгаанууд байна. Тэгээд одоо хүүхдүүдийг ерөөсөй бойлгодог үг хэлтгүн. Одоо нэг хүмүүжлийн бидний тэрэн дээр их зөрчилдөг. Тэгээ би тэрийг аль болох харахгүй байхыг боддог. Бид нар бол ингээд бойл ингэж болохгүй, тэгж болохгүй. Дандаа хордог те. Ер нь тэр 1-р анги гэдэг нь 6 нас хүртэл ер нь хүүхдээ ингээд бойлгодог үг хэлтгүн байлээ. Тэгээд ямар дураараа юм бэ? Яанаа л гэж би бодож байсан. Ханаа урчээ те. Тэгээ хамаагүй ингэж ямар одоо яана энэ хүүхдүүд гэж үнэхээр би өөрийнхөө ажтаа санаа зовж байсан яг үндэ гэж хэлгээд эргэж яваад одоо тэгээ дараа нь ингээд сургуульд оршоод ингээд том болоод одоо өөрөө ингээд ухаан суугаад тэгэхээр өөрөө ялгадаг тэр чадамжийг бий болгохыг айхтар юм байлээ. Эхэнд нь ингээд дураар нь байгаад байгаа юм биш боловч яанда тэр хүүхд өөрөө тийм нэг бойл гэдэг биш өөрөө би энийг хийж болохгүй гэд энэ сайн муу өөрөө ялгаж сууддаг тийм чадвартай болж тийм байна. Яанд гэрийн нөхцөлд яг эрхлээд байж магадгүй нөгөө нийтийн одоо сургууль цэцэрлэгтээ яваад ирэхээр аянда тэр нөгөө биендээ одоо биеинд нь суудаг гэх юм одоо тэ ясмаханд нь шингэдэг гэх юм одоо тэгдэг юм байлээ. Монголын ирээдүг Японжуулах гэдэг биш шүү дээ. Зүгээр тэдрээс нэг үлгэр дуурайл аваад ээж аавууд одоо анхаарах тал дээр нь л танаас би ингээ жишээ эхлэжээл гэж хүсэж байгаа тэр ахгүй юу. Одоо жишээлбэл зуны хамралтууд эхэлж байна те хүүхдүүдийн. Тэгэхээр одоо бид яг энэ сошиал орчноос яаж хол байлгах юм? Япончуудын сошиал орчныг хүүхдэд яг яаж хэрэглүүлдэг? Яг Япон орчинд нь та байсан хүний хувьд энийг яаж харсан бэ? Утасны асуудал үүсдэг те. Тэр бол одоо аль талыгаа зовоосон. Ер нь одоо дэлхийн нийтийг зовоосон асуудал байна шүү дээ. Тэрийг барихгүй бол одоо үнэхээр нөгөө хүүхд бол одоо ууралж जैन те. Эсрүүлцэж бариулахгүй байх бас хэцүү. Бас цаг үеэсээ хоцорч जैन тийм ээ. Тэгээ ойлгуулдаг юм байлээ.
Тэ тэрийг ойлгуулахдаа нөгөө бас л сургууль тэгээд нийгмийн орчин нь эцгийнх нь өөрөө. Жишээлбэл би ингээд уцаа бариад чи уцаа одоо боловчтой ямар удаан үзтiin энэ төр гэхэд та яагаад ингэ үзээд байгаа юм гэдэг байхгүй юу? Тэ эмээ ингэ үзээд болж байгаа юм чи бид нар яагаад үзэж болохгүй юм гэсэн юм одоо утгатай үг хэлдэг. Яг одоо би зүгээр одоо гэрийнхээ жижигхэн орчин гэж штэ. Тэгээд тэрийгээрээ дамжаад одоо найз нөхдийнхээ ачнаар манай ач нарын ээж мэйжтэй ингээл таарлаа шүү дээ одоо байр майранд амьдарч байгаа хүмүүстэй тэгэхэд ярьдаг нь бол одоо тэр утаснаас яаж эднэрийг салгах уу гэдэг асуудал тийм болохоор нөгөө нэгдүгээрт бол одоо албатлагаар хязгаарлалт юм байлээ. Тэр бол одоо дагаж явах ёстой чи энийг энийг гэхдээ бойл гэдэг ганцхан үгээр биш энийг үзснээр чи юу болох вэ гэхээр удаан үзэх юм бол мэдчих үүднэ. Харааны шил зүөх болно. Хоёрдугаарт энд байгаа юмнуудыг чи их үзснээр хичээлээсээ одоо хөндөрж जैन дүүгийнхээ одоо хөөрхөн сайхан өсөж байгаа чи харж анзаарахгүй байна гэх мэтлэнгээр ингээ ойлгуулдаг. Өөр арга байхгүй юм байлээ. Одоо тэгээд албан журмаар явахдаа албадлагаар одоо хурааж авах энэ төр бол тийм хүчирхийлэх маягаар бол хандаад нэмэргүй юм байлээ. Дээр нь одоо Японд нэг маш том нэг юм байна. Энэ зөвхөн Японд л байдаг юм шиг байлээ. Нийтийн унаа хоолны газар одоо хүн олноор цуглардах газар дээр хизээж уцаар ярьж болдоггүй. Уцаар ярих нь одоо хоёртой байдаг. Тэр одоо яг хууль бол байдгүй байлээ. Тэгтээ бичсэн байдаг. Тэрийг нөгөө уцаар ингээд ярих болохоор одоо бичих бол болно. Бичил ингээд юм үзэж болно. Ярих энэ нь бол ярина гэдэг чинь хайчдаг бичдэг болсон. Та өөрөө ингээд нөгөө сайд байсан ч одоосоо ингээд салбарын сайдаар маш их солигдохын энэ дээр ингээд сэтгэл эмзэглэж явдаг. Бодлогын хүрээнд нь боловсролын түвшинд яаж харсан бэ? Сайдын үзэмж болчиход байна шүү дээ. Нэг нэрээ Кембрижийг, нэг нэрэнгүүтээ авиас хөтөлбөр, нэг нь Кембриж хөтөлбөр ч гэх шиг тийм. Одоо бүр сүүлдээ бүр ойлгохоо болсон. Тийм болохоор ер нь боловсролын хууль нь чанга байж ээж боловсролын хуулинд аль болох гар хүрэхгүй байж ээж л боловсролын систем бол ахин гэж боддог. Японы өнөөгийн бүх хөгжил боловсролын хуулинд нь огт гар хүрдэг байл. Одоо энэ боловсролын хуулийн тэр дайны дараа тэр шинжилэлээр бараг Мэйжиг үеэс бий болсон хууль нь бодголтол байгаа. Мэйжиг үе гэдэг чинь одоо 2-300 жилийн өмнөх байхгүй юу? 9 сарын 1 болгодог ч юм уу тийм одоо юу гэдэг нь агуулгын биш одоо зүгээр тухайн үеийн нэг улирлын ч гэдэг юм цаг хугацаанд жоохон өөрчлөлт орж ийн гэсэн юм шүү дээ. Тэр том утга агуулганд бол хөндөгдөггүй. Тийм яг Японы боловсролын хууль, боловсролын системийг хуульч боловсролын систем энийг тэр чигээр нь авч хэрэгжилж байгаа орн бол Катар гэж орн гэдэг. Одоо нэг хөлбөмбөг болдог шүү дээ Арабын. Тэд нар бол ерөөсөө яг хуульсан гэж байна. Тэгээ Японыг чуудыг ураад ерөөс тэр чигээр нь ингээд Катар хувилбар гаргаж ирээд тэрийгээрээ явж байгаа. Тийм болоод Катар улс бас ингээд эрэгтэй сайн боловсрол болгож ингээд тэр нөгөө мэдээж газрын тосоо зөв одоо ашигласан ч гэсэн нөгөө хүний нөөцөө сайн бэлдсэн гэдэг юм байлээ. Японы сэдв боловсролын сэдв бол өөрөө бас том учраас хоёулынхын ярилцах хугацаа бас нэг хэмжээтэй учраас ингээд энэ хэсэгт ингээ орхив. Тэгээд түрүүнээс хойш биелээд байгаа таныг нэг ардчлагчдын яалтч анхдагчдын нэгээ гэж яалтч улс төрд нөлөөтэй хүн байсан гэдэг утгаар нь таныг байнга энэ улс төрийн нөхцөл байдлыг хараад дүгнээ сууж идэг баха гэж бодож байна. Тэгэхгүй одоо би хийх үедээ хийжсэн одоо надад хам хаалга гэдэг ингэж их орныхаа асуудлыг ирээдүйг ингэж хорхидог хүн биш байхаа тийм ч учраас та бас өөрийнхөө бодлыг өөрийнх нь өөр номонд нийтэлдэг байх. Тэгээд тэр утгуудаар би танд хэдэн зургууд бэлдээд ирсэн. Одоо энэ хүн бэ тий. За энэ одоо бид тий эрхэм би яг нэг олоод нэг ярал тэгэл ингээд хөвлөцсөн. За энэ эрхмийг та одоо маш сайн мэднэ тийм ээ. За одоо энэ хүн бол яг албан тушаал дээр байгаа хүн байна. За энэ хүн бол байсан тийм ээ. За энэ төрийн 3 өндөрлөг байна шүү дээ тий. Төрийн 3 өндөрлөг төрийн тэргүүнүүд байна. За тэгээ энэ хүн одоо сүүлийн үед ерөнхийлөгч болсон ерөнхий сайдаа хийж байгаа гэдэг ч юм уу. Тэгэхээр ингээд энэ 3
хүн дээр таны үзэл бодлыг сонсъё. Хүмүүсийн тухай хүмүүсийн тухай тий улс төрд хэрэг нөлөөтэй байваа. Яагаад одоо л ингээ карьер нь байдیں۔ Зөвхөн Куланда гэдэг хүний л үзэл бодлыг сонсох гэдэг. Тэгэхээр одоо энэ хүн бол байгаа шүү дээ тийм ээ. Энэ хүн. Тий. Альнаас нь эхлэх юм. Тэгэхээр одоо та өөрөө л дураараа. За элбэгээс эхлэе дээ. Тий. За элбэгд орч Цахиагийн элбэгд орч гэдэг хүнтэй хүмүүс бол энэ хүн ерөнхийлөгч 2 удаа хийсэн тийм ээ. Тий. Тэгээд Монголын ардчлалыг өнөөдрийн бидний нийгмийг авчралсан хүний нэг нь яхахгүй мөн тийм ээ. Тэрийг бол хэн ч үгүйсгэж чадахгүй. Ямар ч хэлсэн энэ хүнтэй бид нар одоо ингээ хувь заяа нэрэхээр холбогдсон хүмүүс тийм ээ. Сонгож бол найзлсан биш. Яг сайн муугаар нь хүмүүс өөрөөрөө үжил бодлоор ярьдаг. Би энийг бол тийм муу хүн гэж боддоггүй. Ямар ч хэлсэн монголчуудын эрхчлөлөөг олгоход бол гавьяатай хүн. Яагаад муу гэж хүмүүс үздгийг би мэдэхгүй. Ихэнх нь бол бас тархиугаал байгаа байх гэж боддог. Ус төрчний бие биенийгээ сөрж тавьсан. Бас энэ хүнийг элдв юмтай холбогддог ганцхан юмд би маш их хэмжэлдэг. Тэр бол зоригийн үхэлтэй холбож ярьдаг. Энэ хүн бол тийм юмд орооцолдох ямар ч боломжгүй хүн гэж энэ бол миний дотоод ертөнцийн бодол тий. Яагаад гэвэл ямар нэгэн шалтгаан байж ижил одоо бие биенээ хөнөөдөх тийм ээ. Зоргийг одоо алагдсан үед бол эднэрт бол тэр өнөөгийн үе шиг ингээ булаацалдах хөрөнгө бий болоогүй байсан. Тэр их мөнгө байхгүй байсан. Эрх мэдлийн төлөө бас байгаагүй. Тийм болохоор тэр нэг олон хар будрнууд дотроос тэр нь бол арай л хэтэрсэн будаг цацгдчихжээ гэж би бодож явдаг. Одоо цаг дээр штэ дийлэх мас энэ хүн эсрэг байгаад байгаа байхгүй юу? Коммунист сэтгэлүүдч тэр ерөөс үтсэж чадахгүй тий. За би хувьдаа бол энэ хүнийг сэтгүүлчдэд хэлэлтэй хүн байсан гэж боддог. Яг миний нөгөө парламентын сэтгүүлчээр ажиллаж явах үед энэ хүний үед таарч исэн. Тэгээд төрийн ажлаа арч цуг явж илаа. Сэтгүүлчдийг сургалтанд хамруулж явахд ч энэ хүнээр би дэмжигдэж явж исэн. Тэгэхээр яг хувь хүнийхээ зүгээс би одоо энэ хүнд намайг ингэж хийсэн гээл одоо нөгөө талхах гэж ярьдаг шүү дээ. Тэр талаасаа биш зүгээр сэтгүүлчтэй үл хээлтэй хүмүүс өөрөө нөгөө сэргэн сэтгүүлч мэрэгтэй хүн болохоор тэгдэг байсан байж болцшгүй. Яг одоо үед бол энэ хүнийг дийлэх мас яг сүрэг байдаг. Тийм. Тэгээ тэрхүү хүмүүсс сүрэг байхгүй бас. Харин тэрхүү хүмүүс сүрэг байна. Тийм тий. Тэгэхээр тэр сайн угаалт бол сайн явагдсан гэж би ойлгодог. Гэтэ та нөгөө бүх ямиг цаг хугацаа ирж өгнө гэдэг юм. Ер нь бүгдийг цаг хугацаа шүүгээд өгнө. Тэгэхээр элбэг дөрж гэдэг хүн хэн байсан бэ гэдгийг л 20 жилийн дараа, 10 жилийн дараа хэн байгаад хэн болсон тийм ээ. Тийм. Энэ хүнтэй. Энэ хүн миний залуу гинэ. Залуу насны найз. За энэ хүнтэй бол би бол зөндөө л одоо сумдаар тамхитаар явж илаа. Тэгээд өөрөө илүү мэдгүй. Тэгээ энэ хүний тухайд тий залуудаа бид нар хүлээж авсан. Бас юутай азтай хүн ийм хүн бас ерөнхийлөгч. Энэ хүний хувьд бол азтай. Яа одоо ерөнхийлөгч болно гэдэг бол амар ажил биш тий. Болцсон л байгаа юм чинь. Итгэмээргүй болсон. Тий. Мөн найз минь гэж агаад би одоо хэлдэг болсон. Тэгээд энэ хүн маань яагаад ийм улан тийм хүн байгаа гэхдээ бас нөгөө хэн байсан гэдгийг бас тий их зөөлөн нөхөрсөг тэгээд маш их одоо ажилласаг тийм хүн байсан. Тэгээд одоо ерөнхийлөгч болсны дараа баг нь хуул орсон болов гэж би боддгийн. Тэгээд ер нь жоохон боловсрал сайн боловсроогүй болохоор тийм үйлдэл гаргадаг юм болов гэж би боддгийн. Яагаад гэвэл энэ хүний өөрийнх нь тархины хүн хэмжээгээр л ажилласан. Тархиныхаа хэмжээгээр л одоо бас ажиллаад л байгаа. Одоо улс төрийн хамгийн том хутгуур гэж би боддог. Уучлаарай. Тулга минь. Тэгээд энэ хүн дээр нэгэн ярьсных одоо энэ ардсан ном ингээл
мэдээж бид өнөөдөр нөгөө одоо үзэл бодлоо ингээл хинж чөлөөт илэрхийлэх хэрэгтэй. Гадшаа дотгошоо ингээ явах хэрэгтэй. Энэ бүхэн бол ардчлалын буян гэлдэгдэж шүү дээ. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Энэ бол бид азтай хүмүүсээ гэдэг. Гэхдээ ардчлал биш болгосон хүний маш их үүрэг гүйцэтгэсэн хүн бол энэ хүнийг гэдэгтээ та санал нийлэх үү? Одоо болтол ингээд нөгөө намыг аявих бодлуулдаг одоо дотор маш их олон фракц үүсгдэг ч гэдэг юм уу. Одоо ардсан нам гэдэг нэр хүн дунаад штэ нөлөөлсөн гэж боддог та. Яг ганц хүнээс шалтгааллах юм бол гэж байхгүй л дээ. Гэхдээ арчилсан нам буюу арчилсан хүчин гэж үздэг штэ. Арчлалын төлөөх намуудын гэх юм уу одоо тэрний манлайлал нь арчилсан намын чинь намын толгой дээр байсан хүмүүсийг бүгдийг гэмтгэрхтэн болгож шоронд явуулаад тэгээд арчилсан намыг одоо хамгийн одоо сүнсгүй болгож хайсан хүн л дээ. Тэгээд өөрөө зайдахнах бол зоригтой байсан баг гэж чадаагүй л дээ. Гэхдээ ер нь бол нөгөө шарт тосон дотор нэг ганц чирхэг хомол хийхэд бол хөгжөрдөг гэдэг шиг тэгэл арчилсан нам дотор тэгэл юм ингээд хомол болоод явчихлаа л да. Тэ одоо хизээ болох юм би мэдэхгүй. Ер нь бол арчилсан намын өнөөдрийн бодлоо дагаа ихэнх хор бол энэ хүнтэй холбоотой сүүлийн 8 жил бол энэ хүнтэй холбоотой. Хайрын арчилсан бий болгосон хүмүүсийг ер нь бүдийн шоронд хийсэн шүү. Үнэхээр бол энэ хүн бол тэрийг хизээ ойлгож хизээ тэр нүглээ намжлах юм бол доо. Ерөөс ардын намыг энэ хүн л ард нь байгаа. Өнөөдөр Монгол улсыг энэ хүн тоглолт гэж байна. Ганц энэ хүний гараар бүх юм явж ийн л гэж хэлж байгаа маш мундаг хүмүүсийн би юм дүгнэлтийг сонссон. Тэгэхээр Куланда манай энэ удаагийн зочны маань энэ хүн дээрх үзэл бодол нь ямар байгаа бол би энэ хүнийг бол нэг сайн танихгүй. Ардын намын нөгөө залуучууд байсан. Одоо залууч биш боллоо. Хичээл насны ерөнхийлөгч болсон. Попрох асуудал бол ер нь ганц энэ хүн биш. Улс төр дотор байдаг, улс төрчдийн дунд байдаг. Манай элбэгээ сайн попордог байсан. Одоогийн хэллэгээр попор шүү дээ. Тэг монголоор орчуулах юм бол тарих угаалт тийм ээ. Нөгөө нэг намыг нэг хүн бол атгах боломжгүй л дээ. Ер нь бол ардын намыг бол атгадаг байж магадгүй. Яг тэгвэл тэдний школ бол ер нь бол нөгөө дарангуйлагч одоо нэг хүний гардал байдаг системийн үүсэл гарал нь ардын нам ч одоо хуучин коммунист нам шүү дээ. Монгол Ардын хувьсгалт нам гэдэг тэр маань явсаар байгаа нэрээс олсоор байгаад өнөө үед хүрсэн. Гарал үүсэл нь одоо хэн байсан бэ гэх юм бол коммунист нам байсан. Коммунист нам бол нэг л хайрцагт ордог, нэг л хүнээр толгойлуулдаг. Тэр одоо уламжлал гэх юм одоо залхамж юм тэдний одоо үе дамжиж бол тэдний суусан юм шиг байдгийн. Манайхаас их ялгаатай. Манайх бол дотроо хэзээ ч ингэж нэгдмэл болдоггүй. Яагаад гэвэл нөгөө чөлөөтэйгөр өөрөө их үзэл бодлыг илэрхийлдэг. Эдгээр бол нөгөө даргаагаа харж тийм ээ. Одоо хайрцаглагддаг нам шүү дээ. Хоёрдугаар энэ бол гадаад бодлогонд сайн байна гэж би дүгнэлт дээр бол. Тэ яг л Баттулгын үед бол Монгол улс бол гадаад харилцаагаа унтуулсан. Үлгэдүүлээд одоо бүр таг бүтээл хайцсан байсан. Бүх ертөнцөөс бол салсан байсан. Яг Монгол улс шиг одоо ер нь баланстай орн бол дэлхийд байдаггүй шүү дээ. Бид нэр Монгол гэж хэлэхээр газрын зураг гаргаж ирээл гадаад дотоодын хүмүүс гэж ангаадаг шүү дээ. Ийм хоёр аимшигтай орны дунд та нар яаж тисэж үлддэг юм? Ямар одоо ухаан та нарын ингэ байлгад ийм цөөхөн амт мөртлөө танах хичнээн цэрэгтэй, танах хичнээн айрамтай бууз хэвсэг байдгүй гэд. Тэгэхээр энэ бидний энэ хөрш орнууд бол үнэхээр одоо дэлхийд бол дандаа сүрдүүлдэг, айлгадаг нэг сайн имижтэй орн биш шүү дээ. Тэр донд одоо бид нар ингээ хавчигтаад байж байгаа гэдэг бол гадаад бодлогын баланс сайн байж ижил бид нэр оршиж тэсч үлдэж байгаа шүү дээ. Тэгээ тэр бодлогыгаа бас дайггүй бариад байна гэж би хардаг. Гэхдээ энэ хоёр төр хитрхээ бас
байж болохгүй 3 дахь хөршийнхөө бодлогыг их сайн хэрэгжүүлж байгаа гэж би боддог. Ялангуяа өнгөрсөн жил одоо Японы эзэн хаан тэгээд тэр нөгөө Ромын пап энэ бол Монголд ирнэ гэдэг бол Монголыг тоож байгаа гэсэн. Тэр мэдээд гадаад харилцааны ажилч гэсэн энэ хүний нөлөө байгаа гэж боддог. Улс төрийн талаас бол попорчин гэл дараа нь би яг нэг элбэгдор жишээг л өгөх болов гэж би боддгийг. Өнөөдөр бол нөгөө тархиугаагч нар бол энэ рүү бол хүчтэй дайрч чадахгүй. Яагаад гэвэл их мэдлэн байгаа учраас тий энэ хүний гар бол хүчтэй байгаа учраас энэ хүн яг буусны дараа яг элбэгдор жишээг болж түрүүний чиний ярьдаг шиг ихэнх масс тэр чигээр эсрэг байгаа штэ гэдэг юм байж болох баха гэж банк ашиглаж одоохон дээр хүчин хүрэхгүй шиг байгаа. Тийм их мэдлэн байгаад байгаа болохоор тий. За тэгээд нөгөө нэг шинэ одоо эн чинь шинэ ерөнхий сайдл гэж хэлнэ үстэй. Одоо аваад удааг байгаа шүү дээ тий. Тэгээд энэ хүмүүс сая хэлсэжээ шүү дээ. Манай ардын нам бол ингээд дотроо маш их юм хагалтай хүмүүс ч гэсэн тий. Тэгээд үнийг би ингээд багаар цэвэрлэнэ. Яагаад гэвэл би өөрөө нүүрсэлчин биш учраас нүүрсний хэрэгт би холбогдоог учраас би өөрөө маш их тийм юу вэ? Зоригтой байна гэд. Тэгээ нам дотроос их цэвэрлэгээ хийх нэг энэ хүн мэдгдсэн. За яг 80-аад оны төлөөлөл гэдгээр нь яг залуу юм хийх байх гэж харж байгаа хэсэг байгаа. За таны хувьд шинэ ерөнхий сайдгаа яаж харж байгаа вэ? Нам дотроо яаж цэвэрлдэг юм бол доо мэдэхгүй. Ер нь бол би сая хэлсэн шүү дээ. Ардын нам бол нэг угшил, гарал үүсэл. Тэрийгээ дагаад ингээд залгамж цусны одоо цусан холбоотой, хөвийн холбоотой гэж бид ярьдаг шүү дээ. Тэрийгээрээ бол арчилсан намаас их өөр. Нам гэдэг чинь өөрөө үжил бодлын нэгдэл шүү дээ. Тэгэхээс биш хөрөнгө мөнгөний ялгаа бол биш шүү дээ. Тийм болохоор ямар цэвэрлэгээ хийх гэж байгаа гэдэг нь жоохон яг миний бодлоор бол цэвэрлэгээ хийн гэдэг нь тэр гэмт хэрэг үлдсэн ч юм уу те хууль бус ажил хийсэн хүмүүсээс намаас зайлуулах гэж байгаа гэж л ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээс биш яг ардын намын үжил бодолтой хүмүүсийг зайлуулах гэсэн юм тийм л баг. Тийм нэрийн дор одоо нөгөө сонгуульд өгч байгаа шүү дээ. Одоо юу хүн багтай те эргэжил одоо эрхлэгчийн сонгуул нөгөө жил нь парламентын сонгуул болох чинь түүнийг л одоо ухагдсан бас л нөгөө сонгогчдынхоо эрх шиг дүүшлэх, сонгогчдынхоо анхаарлыг татах энэ намчуудыг хүчрэх болж байгаа юм байна. Доторх нөгөө болохгүй бүтэхүүнүүдэд цэвэрлж эхэлж байгаа юм байна гэдэг л тийм зүйлийг л энд нь сулах гадлаа популизм юм уу гэж л би өвдөө харсан. Тэр яг гэмт хэрэг хийсэн хүмүүсээ зайлуулах нь хуулийн дагуу сайн л баг. Гэхдээ хүмүүс ардын намын үжил бодолтой хүмүүсийг энэ зайлуулж чадахгүй шүү дээ. Тэр та өмнөх ерөнхий сайдын талаар ямар бодолтой байдаг вэ? Өмнөх нь ямар юм бэ? Өдөр солигдсон. Тэр хүнийг би ерөөсөө удаан байлаа шүү дээ. Тэр хүн л бас эдний намыг манай улсыг суйруулсан хүмүүсийн нэг гэж би боддог. Энэ луур, энэ хулгайны одоо загалмайлсан эцэг тэр одоо суурийг тавиад тэрэн дээр энийг би зовж байгаа болов гэж бодож байна. Тэр зовлохыг л нүүрч байгаа юм байна да гэх. Тийм учраас тэр хүмүүсээс салхах хэрэгтэй. Ер нь бол энэ их бохир заваа юмнаас аль нам салах хэрэгтэй байна. Манайх ч гэсэн гэмт хэрэгтэнгүүдийн оргонох газар биш л гэж үзэх гэж байгаа шүү дээ гэж би ойлгож байна учрыг. Эвийг хөрх юм. Энэ хүн байна. Энэ хүн биш шүү дээ. Тэгээ ард нь нэг юм байна. Энэ хүн бол одоо Улаанбаатар хотыг хөдөө л болгосон. Хөдөө өдөөдөө бүр аимшигын хөдөө болгосон л хүн гэж. Яг тэгвэл би маш их алхдаг, би маш их гадуур явдаг. Улаанбаатар хотын төв бол одоо Улаанбаатар хотын үндсэн суурь, түүх тийм ээ. Энэ одоо үнэт өв багхгүй юу? Энэ 40-50 мянгад их дэлгүүр тий одоо баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хоёрын хоорондох бол одоо Монгол улсын хөгжлийн нүүр царай энэ бол одоо үнэт өв болж үлдэх ёстой тэрийг бол сүтгэсэн. Сүтгэгч. Гэтэл ахмадуудын дийлэнх энэ хүний талд яагаад байгаад байгаа гэхээр юу гэж яг газар дээр нь очиж ажилтдаг нийслэлээс дараа байсан гэж загнах гэсэн. Яг тэ ахмадууд гэдэг чи одоо бидний үеийн хүмүүс шүү дээ. Яг нөгөө юм загнах шууд ирэх хүн ирэхэд дуртай байдаг. Залуучууд бол Монгол улсын залуучуудын орн болсон шүү дээ. Бид нар ч ухарч байгаа шүү дээ.
За одооны энэ хүн одоо 90-ад оны төлөвлөгөөд ороод ирсэн тий. Би яг энэ хүний талаар үндэ мэдэхгүй юм байна. Ер нь та нөгөө нэг Токиод байсан тий. Токио ч бас Японы нийслэл шүү дээ. За тэгээд Улаанбаатар хот үгүй Монгол улсынхаа Улаанбаатар хотод ингээ олон жил бас нийслэлтэй байлаа. Ер нь хотын засаг дарга гэж яг ямар байх хэвтэй? Хот гэдэг чинь ерөөс улс байхгүй юу? Тий. Нэгдүгээр улсынхын зүрх, хоёрдугаар хот өөрөө ер нь бол хот доторх улс байхгүй юу? Улс удирдна гэдэг бол одоо энэ хөдөөнөөс ирсэн одоо слесэр хүмүүс ч юм уу те хүн зардаг хүмүүсийн хийдэг ажил биш. Хот гэдэг бол асар том одоо айл байхгүй юу те. Одоо Токио гэж сайд орлоо. Токио одоо 24 сая хүн амтай. Эмэгтэй хүн өдөртөг 82 настай. Эмэгтэй хүн 3 дахь удаага сонгогдож удирдах. Тэр хүн өөрөө их нөхөргүй хөөхтөх үү. Японы ерөнхий сайд нь бас эмэгтэй хүн. Хотыг ямар хүн удирдах юм бэ гэх юм бол нэгдүгürt бол хотын гаралтай Улаанбаатарт төрсөн Улаанбаатараа мэддэг хүн. Угуул тий. Хоёрдугаарт бол би хотыг ямар хүн удирддаг бэ гэвэл ус төрчөөгүй хүн удирдаасаа гэж бодож ингэж томилогдох юм биш. Нэг намаас сонгогдох биш. Хотыг бол иргэдэн сонгох юм бол тэр хүн удирдах байж чадна. Иргэдийн сонголттой. Одоо энэ хүн бол бас л нэг иргэдийн хуралд барьцаалагдана, ерөнхий сайдаа барьцаалагдана, ардын намын бодлогыг хэрэгжүүлнэ. Гар хүлнэл болж болно. Хот хэрвээ энэ иргэдээс сонгогдсон бол иргэдийн хүсэл эрмэлзэл сонгосон тэр итгэл үнэмшлийг биелүүлэх гэж явна. Тийм учраас системээ өөрчлөхгүй бол нэг намын тавиул л гэсэн. Түрүү хоёул Японг ярьлаа шүү дээ. Японы ерөнхий сайдын барьж байгаа одоо энэ Ингрийн зүүлэлт гэдэг ч юм уу тий. Уруулын будаг барьж байгаа энэ дипломат цүнх гэдэг юм уу энийг ингээ хараад ямар гоё юм бэ гэдэг. Тэгээд нөгөө тэр цүнхийн ингээд маш хэрэлттэй болдог ч гэдэг юм. Ингээд нөгөө ус төрчдийнх нь үнэлэмж үн цэн нь маш өндөр. Гэтэл манайд яагаад байгаа гэхээр одоо ингээд зүгээр сошиал нийл бай болчлоо шүү дээ. Ингээл нэг нь гараад ирэхээр доор ингээл бөөм бичээл энийг ямар яадیں, тэрүүгээр яадیں, энэ бол тийм юм гэл ингээд. Нэг хүндлэл үн цэн гэдэг юм байхгүй болчоод байна л та. Тэгэхээр өнөөдөр 80 дооных нь гарсан, 70 дооных нь ч байсан, 90 дооных нь ч оноор биш. Ерөөс ингээд ус төрчдийн үн цэн гэдэг юм өөр болцсон харагдаад тань тэгж харагддгүй. Яаж өнөөдөр ус төрийг маш үн цэнтэй ус төрчдөө бид үнэлдэг болох вэ? Та ер нь 126 гэдэг тоог бас хувьдаа дэмждэг үү? Улс төрчид өөрөө төлөвшөөгөө учраас тийм байгаа байхгүй юу? Тийм. Төлөвшөж амжаагүй хүмүүс улс төрөд ороод удирдна гэдэг бол тэгэл аимшигтай шүү дээ. Тийм. Жишээлбэл одоо энэ хүн яаж хотыг удирдах чадах вэ? Чадсангүй шүү дээ. Тэгээд яасан ч бүх юм тэгсэн мөртлөө те. Маш ерөн шиг өөрснөө төлөвшөөгүй хүнээр улс төрд гарна гэдэг бол тэгэл монголчуудын хувь зайд толбол суулгаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр 126 гэдэг тоо яах вэ? Нөгөө тоон чухал биш л дээ. Яг чухалч байж магадгүй. Гэхдээ тэр 126 болсон шалтгаан нь бол одоо нөгөө найранд орохгүй тулд тэгж штэ. Одоо 76 хүнийг одоо 50-ыг худалдаж авах болдог байсан. 126 хүнийг боломжгүй байсан. Тэгээ өнөөгийн 126 дотор ямар амар хүмүүс байна тийм ээ. Амар тийм хүмүүс ингээд байгаад байна гэдэг чинь төлөвшөөгүй хүмүүсийг улс төр гаргах нь хамгийн аимшигтай байхгүй. Дээрээс улсыг суурилт хүргэдэг. Тэр өөрийн чинь саяны ярьдаг жишээлбэл Японы улс төрчдийн тухай бас их сонирхтой найз нар бас байна. Одоо 4-5 удаа сонгогдсон хүмүүс байна. Жишээл Асатаро гэж хүн байна. 16 удаа сонгогдсон гэж байгаа шүү дээ. Тэгээд одоо тэр 16 дөрөөр жилдээ тэгээд 60 тэгээ тийм ч хүн байна тий.
Тэгэхээр ер нь бол ингээд настай гэх юм юу хаа одоо удаан сонгогдохоор халтай юм шиг манайх бас үзэж штэ. Үгүй. Тэр хүний чинь үдсэн харсан амьдралын туршлага тэр хүний одоо биеинд шингэсэн тархинд нь байгаа юм бол тухайн улс орны улс төрийнх нь өөрийнх нь өв байдаг байхгүй баялаг нь байдаг байхгүй бүтээсэн тэрийг ашиглах ёстой байхгүй ашигладаг байхгүй тийм болохоор одоо Трамп ч салгалал байж штэ дахин сонгогдоод Байден ч эр хүрээ сонгогдоод байна штэ тэр насан чухал биш байлээ штэ үнэхээр Америкчуудын бүтээсэн бүтээл байхгүй юу тэрийг одоо чухал үзээд тавиад штэ манайх нэг 60 хүрсэн өгөө эмээ өгөө хөгшин мухагаар нь дуудаад халаад тэгээ төлөвшөөгөө залуучууд гарч ирээд энэ хог болохлоо штэ одоо чи энийг зураг хараад одоо маань үлдсэн ганцхан энэ байна энэс өөрхөн өнөөдөр алга баяр цагт те өнгөрсөн бүх юма ой сономжгүй болсон хүмүүс орж ирж байна шүү дээ улс төрд. Бүр нөөрэ хизээ төрснөө ч мэдгүй. Өмнө одоо юм өөр нэгэн байсан. Арчлал гэдэг юм манайх бид нар яаж олсон гэдгийг мэдэхгүй. Ямар ч одоо мэдэхгүй хүмүүс ингээд улс төрд байна гэдэг чинь айгүй амар аюултай байхгүй юу? Тэр Японы би сая эмэгтэй хэлж штэ. Японы эмэгтэйчүүд улс төрд явж байгаа эмэгтэйчүүд гадаадын юм хэрэглэхгүй. Ерөөсөө зөвхөн медиа жаа байна. Тэр бол тэр хүмүүсийн нөгөө энэ дотоод ертөнцийн хүмүүсийн нөгөө штэ тэр улс орноо эрхэн одоо хайрлаж байгаагийн шинжтэй. Тэгээд эдгээр маань их өдөн байна ядж хахад. Жохон мөнгөтэй болонгууд эхнэр нөгөө бүх юмнууд нөгөө айхтар нөгөө тамга тэмдэгтэй юм барьж яа тэрийг барьж гайхуулах гэдэг өдөн байгаагийн шинж байхгүй юу? Тэрийн төвөнд тийм. Тэгэд одоо миний нэг одоо надтай чацуу нэг авгаа байна л та. Хотын дарга 3-4 удаа сонгогдсон. Өөрөө бол тэр урлагийн сургуульд гэсэн тенор дуучин хүн байсан байхгүй юу? Айлын ганц охин. Тэгэд тэр одоо хотын дарга хийдэг. Тэр хүжийн уулын хажуудалд хот. Тэр эмэгтэй тэгдэг байхгүй юу? Барьж цүнхийн би сонирхоод асуухгүй эмэгтэй болохоор бас идэж уугаал ингээд сууж байгаа. Энэ ямар үнэтэй юм бэ гэсэн чи энэ нөгөө LB интерес бол хэдэн хил үнэтэй штэ гэд. Тэгээ яад гэсэн манай хотын юм хийдэг байхгүй. Тэгээ 3 жил хийсэн энэ гараараа. Гар хендмэд. Тэгээд энэ цүнхийг хийхин тулд тим арсыг яаж боловсруулад яаж үсгүй тэр хүн дээр очиж яаж юм хийдэг юм. Жилд 3-аас 4 ширхэг л бүтээгдэхүүн гаргадаг. Маш цөөхөн гаргадаг тийм тий. Би тэрийг л авч хэрэглэдэг. Тэгэхээр тэр хүмүүст бас ёс зүй байна шүү дээ. Ölüm биш үү шүү дээ. Ер нь ölüm биш хүн сонгомоор байна. Энийг бид хэлж шүү дээ. Одоо манай над өмнөхийгээс мэддэг одоогийгаа ч ирээдүгөө ч харж чадах ганцхан энэ л байна. Энэ хүн үү? Тэгээ энийг бас одоо зайлуулах гэж их үзэж байна. Яах ёстой одоо бүгд юм ямар нэгэн юм залгамжгүй болно гэдэг чинь ингээд хөл гар нь тайрагдсан тал адилхан шүү дээ. Одоо бидний бүгдийг гаргачлаад биднийг өөрийгөө оруулчихчээ бас би. Бүгдийг танихгүй би одоо намаа мос очихсан айдаг шүү дээ. Гişүү асан уянгаа тэгэл нөгөө дандаа л нэг сонгуулийн өмнөхөн 1-2 жилийн өмнө ингээ гараад ирдэг хэсэг бүлэг хүмүүс оотыг эсэргүүцлээ оюутлага гэл те. Тэгээ нөгөө нэг маш олон жил ингээ эсэргүүцэл яриад байгаа хэрнээ өнөөдөр та нар оюутлагыг маш хүчтэй эсэргүүцвэл та нар өөрсдөө тэтгэргүй хөжилмэд эсвэл өнөөдрийн бас чинь татвар төлөл маш том тийм өндрөөр төлдөг татвар төлөгчгүй болно л гэж мэдгээд байгаа штэ. Гэтэл нөгөө талаас энэ чинь энэ бол зүгээр ус төрчлөлтөө оотыг бол эсэргүүцэх ёстой те. Тээгүүл ер нь бол Монгол бас явнаа. Энэ ерөөс ингэж болохгүй гэж байгаа нэг хэсэг байна. Та ер нь тэгээ энэ хүнтэй холбоотой мэдэр дээр байр суурь ямар байдаг вэ? Таны үзэл. Оюут толгой яг үүндээ бол би бас тийм гүнзгий сайн мэдхгүй. Монголын эдийн засагт аль хэр одоо өр нөгөөлөө үзүүлж байгааг одоо бүр тийм сайн мэдхгүй. Казахстаны газрын баялаг бол бас манайхаас тутахааргүй. Тэд нэр ингээ босчлоо шүү дээ өнөөдөр тий. Яагаад гэвэл тэд нар хөрөнгө оруулагчтай сайн татчихсан, хөрөнгө оруулагчдаа ихтгэл найдварыг барьж чадсан. Бас л Оросын дагуул байсан шүү дээ тий. Тэг чадаагүй болохоор өнөөдөр оюут толгой ингээд тал талаас нь ингээд нөгөө нохтууд ингээд хуцаад байгаа болохоор гадных ингээд гайхаа суугаад байгаа. Тэгэхээс биш Монголын одоо энэ баялаг дээр орж ирж Монгол улсын
хөрөнгө оруулах хүмүүсүүд байхгүй ш байгаа. Ялангуяа ашигт малтмалын чиглэлээр одоо дэлхийн томоохон одоо бизнес хөрөнгө оруулагч нар байна шүү дээ. Тэд нар маань сайн манайх руу орж ирэхгүй байгаагийн шалтгаан тэр байна шүү дээ. Энэ засагч нарыг бол ямар нэгэн захиалгал гэж одоо энэ хүн ингээд нэг хэсэг хугацаанд ерөнхий сайтай албан тушаалтаа синтедээ суух нь бол дамжиггүй. Гэхдээ нөгөө энэ хугацаанд та одоо яг электрогоо чиглэсэн нөгөө гэрийн одоо эмэгтэй хүн бол ерөнхий сайд нэг гэдэг штеп. Тэр шиг манай Монгол улсын одоо хамгаалалт одоо юмын захиран зарцуулах энэ хүнд байна тий. Тэгэхээр одоо иргэдийн энэ татвар маш их өндөр байна. Одоо энэ аж ахуйн нэгжүүд эхнээсээ ингээд хаалгаа барьж гин гэдэг ч юм уу энэ асуудлууд дээр бодит ялангуяа одоо энэ махны үнийг буулгах тал дээр яг ийм бодит гарт баригдах ажлуудыг та энэ хүнийг яаж хийхээсэй гэж бодож байна. Тэгэхээр бидний гар дээр иргэд дээр очих Монгол улсын татвар дээр одоо ингээ бөөгнөр үлэх те татвар дээр одоо хоригдлол үүсэх ёстой мөнгийг энэ хэдэн хүмүүс хулгайлаад байгаа байхгүй. Тэд нэр аваад байгаа болохоор нөгөө бөөгнөр хоригдлогдох татварын хэмжээнд бага учраас тэрийг нэмээд идэг байхгүй юу. Тэгж л одоо энгийнээр бодох юм бол тийм заваа юмаа зогсоох юм бол татвар буурна, амьдрал ээшлэнэ. Энэ хамгийн чухал юм авилгал луур манад маш их байгаа учраас бид хөгжихгүй байгаа гол шалтгаан тэр. Тэгэхээс биш бид нар хууль муу дутаагүй, баялаг нь багадаагүй. Ерөөсөө тэр өнөөдөр юм бол бүх амьдрал. Одоо ч 26 он шүү дээ. 27 эргэлж сонгуул. 28 онд парламентын сонгуул. Гэхдээ бид одооноос сонгогчд өөрсдөө бэлдэж явах хэрэгтэй. Сэтгэл зүгээ, сонголтоо тий хинийн юу вэ гэдгийг хин харагдчихж шүү дээ. Тэгэхээр ерэн зүгээр одооноос та бүхэн ингэж прогнозлоорой гэдгийг та зөвхөн сонгогчд руугаа хандаад тавчхан та өөрийнхөө үзлэлийг хэлээч. Өнөөдөр Монголын бүх хүмүүс үндсэндээ нөгөө жив хоёрыг бидний одоо яриад байгаа маск гэдэг юм. Хүнд дургуй ус төрчдөд дургуй шүү дээ. Тэгсэн мөртлөө дандаа болохгүй ус төрчдөг сонгодог. Тэр яг уг шалтгаан нь юундэ байдаг гэж чи боддог. Бас яг тэгж хуудах гэж бас бодож байгаа юм шиг байна. Яа гэвэл тэднэрт сонгох эрхтэй мөртлөө сонгох эрх нь хэрэгждэг байхгүй. Нүдэнд харагдахгүй энэ бүх юм ингээд 8-аар явж байгаа байхгүй. Тийм. Сонгогчд нэг хүн сонгоод байгаа юм шиг яг ингээд стандарт нь бол яг ардчилсан сонгуул явагдаж байна. Хүн болгон сонголтоо хийчихэд цааталт нь бол тийм биш байна. Өнгөрсөн 2 сонгуул дээр за 3 сонгуул байна. Цаагаараа дандаа худалдаж авч байгаа байхгүй хүмүүсээ. Яаж худалдаж авч ийм гэхээр шууд мөнгө өгч чи надад санал өгөөрэй гэсэн утгаар биш энэ бас байна. Тийм байна шүү дээ. Хүн болгоно уцснаасаа мөнгө шилжүүлдэг болсон. Тэр ч байна. Дараагийн юм гэхээр энэ системийнхаа юмар хорооны засаг дарга нөгөө нэг юм тараадаг байрдаг тий. Одоо эднэр ч гэсэн тэр юу л нэг тойрог моригтой юм хийж яа гэдэг тэр улсын мөнгөөр юм хийлгэж аваачаад нөгөөдөлийгөө хуураад тий. Тэгэхээр бид нар боловс манай иргэд өөрснөө сонгох эрхтэй өөрийгөө одоо чин чударгаар сонгож чадах тэр хэмжээний боловсрал соёлтой болмоор байна. Иргэд дээр нь харанхуй байх нь эдгээрт ашигтай байдаг байхгүй юу? Эдгээр харанхуй юм мэдэхгүй л байвал сайн байна. Ингээд яагаад одоо сошиалар талцаад хэрэгдүүлээд байдаг юм чинь зориуд тэгдэг шүү дээ. Монголчуудын бие биенийгээ ингээд барьж иддэг ард түмэн биш шүү дээ. Тайван уужуу. Уг нь бол тийм шүү дээ тий. Энэ хүн тэрийг бас их хийсэн. Энэний одоо гар хөлөд нөгөө хиро миро биш үү? Ингээд хүмүүс мэддэг болсон тий. Тэгээд та яг үүнтэйгээ холбоо танд одоо байх нь биднэрт хэрэгтэй байхгүй. Ядуу байх гэсэн биднэрт ашигтай. Манай нөгөө нэр сонин гэж тэгсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө та одоо яг энэ хүмүүстэй ингээ холбоотой эсвэл бас төр манай Монголын нийгэмд одоо ингээд маш сонин гэж хэлэх зүйл байдаг. Улс төрч болох хэмжээнд хүрээгүй байж улс төрч болдог нь сонин. Өөрийгөө удирдах чадахгүй байж ард түмнийг удирдах гэж яа амар хүмүүс байж тээ заримдаа бүр бархирмаар байдаг шүү дээ тийм. Өөрийн ард түмнийг өөрийн иргэдийг өөрийн доромжлоод байхад хамгаалаад байдаг. Тэр сонин. Тийм болохоор улс төрчид бол
ус төрч болоогүй байгаа дээр нөгөө төрөөгөө хүүхдэнд одоо төрөх ёсгүй хүн төрчдөг гэдэг адилхан байхгүй. Нөгөө төөрөд гараад ирдэг шиг. Тэр нь сонио. Нөгөө сэтгүүлч хүн шүү дээ та чинь. Тэгэхээр бохир сэтгүүл зүй буюу одоо энэ сайтууд маш олноор төрөөд ардаа эзэдтэй. Тэгээд маш их хаалтын гэрээ хийсэн. Шантажны сэтгүүл зүй гэж битгий байгаасаа гэж болдог. Яг мэрэгжлийн сэтгүүл зүй өгчөөсэй гэж боддог юм нэг баггүй. Тэгэхээр энэ дээр та өөрийнхөө хүслүүдийг товчхон хэлээч. Би сая хэллээ шүү. Энэ улс төрчид бол өөрснөөс нь бусад хүмүүс ядуу байвал тэдэнд ашигтай байдаг. Тийм болохоор сэтгүүлчид бол баян хүмүүс биш. Тэ? Чөрөөрөө ажилласан сэтгүүлчид маань шиг одоо нэг 2 3 өрөө байртай энгийн ингээд одоо юу гэдгээ те амьдралдаг шүү дээ. Тэрнээс илүү бол гарахгүй бидний амьдрал те. А яагаад өнөөдөр сэтгүүлчид ингээд тэрбумтэн болчихоо те. Тэгэхээр эднэрт ашигтай нь юу гэхээр тэднийг санхүүжүүлж юм тийм ээ. Яг чиний хэлгээр ардаа сэтгүүлчид маань өөрснөө энэ бол сэтгүүлчдийн буруу биш. Тэд нар бас амьдралаа сайжруулмаар байна те. Тэгэхээр буруу нь эднэрт байгаа байхгүй юу? Тэ нийгмийг ерөөсөө бүх юмыг бохор болгож байгаа. Өөрснөөч бохор тэгээд сэтгэл зүй маань тунгалаг ариун байгаагүй болохоор эднэртэйгээ хавсраад иргэдийгээ улам харанхуй улам бүтүүлэх болж байна. Тэгэхээр хин тунгалаг байх хэвээр хамгийн чухал нь эднэр байхгүй. Сэтгүүлчдийн ард нь байгаа эцдүүдийн ихэнх нь эднэр шүү дээ. Эднэр байгаа үстэй. Эднэрт хэрэгтэй болоод тийм. Энэ тэр хөвгөл байж байгаа тийм. Эднэр л ажиллаж байгаа байхгүй юу? Тийм. Жишээлбэл одоо Тошиба ч юм уу, Sony ч юм уу тэд нар телевиз байхгүй байгаа шүү дээ. Тэд нар хэвлэл байхгүй л байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө сэтгүүлч буруугүйгээд бас энд дуусч болохгүй шүү дээ. Сэтгүүлч өөрөө мэрэгжлийн ёс зүйтэй байх хэрэгтэй, шантаж хийхгүй байх хэрэгтэй. Монголын сэтгүүл зүй гэдэг энэ салбарыг өөртөө ариун байлгах хэрэгтэй шүү дээ. Тийм ээ? Мэдээч тийм. Тэг чадж гэнэ үү тэгээд цаг хугацаа шууд би боддоо шүү дээ. Итгэхэд бас хэцүү болсон. Хэвлэл бол ингээд дуурах та хэний өмнөөс дуурч байгаа бүх юм бид нар бол өмнөөс дуурах. Ялгаж чадахгүй хүн зөндөө байгаа шүү. Тийм. Харин Монгол орны минь хэвээ юу болголоо гэдэг үлээд байсан. Яар юм болголоо шүү дээ. Ер нь бол сүүлийн 10 жил бол үнэхээр хайр Монгол бол бүгдийг бохирлоо шүү дээ. Одоо тэгээд хизээ энэ одоо урсаж ариун болохыг тэгээд цэвэрлээсээ тэр учрал цэвэрлж чаддаг юм бол. За бас нэг нэлээ их юм ном уншдаг, юм судалдаг хүн юу гэж хэлсэн гэхлээр би яг ингээ асуужсэн байхгүй юу? Тэр хүн бол юу гэсэн ингээ бүгдийг л буудах хэрэгтэй. Тэгжээж л цэвэршин гэж хэлчихсэн байхгүй юу? Арчлалын сүнс болсон хүмүүсийг буудах, алах байхгүй болгох нь эдэрт ашигтай байхгүй юу? Ер нь бол ингээл ой санамжгүй болно гэдэг чинь Монгол улсын одоо өнгөрсөн үеийн бүх юмыг ой санамжгүй таслана гэдэг чинь дараа нь бид нар ямар ч дураараа дөрвөл бүх юм хийж чадна гэсэн шинэ одоо систем гаргаж ирж байгаа шүү дээ. Дандаа юм бохирд хийх юм шиг байгаа. Тэгээ хэвлэлийг бохир болгож чана, иргэдийн толгойг бохирдуулж чана, хооронд нь задлуулж чана гэх мэттэй. Энэ тэгээд эдэрт ашигтай. Монгол улс хай хохиролтой. Ер нь бол усаа бодож гарч ирнэ гэдэг бол одоогийн улс төрчид итгэдэг хэцүү. Энэ хүн ер нь бүгдээрээ энэ хорвол мөх биш шүү дээ. Тэгээд хамгийн сүүлийн асуулт нь би танд нөгөө таны хэлэх дуртай өгөр төгсгөн гэдэг байгаа. Нөгөө юм бүхэн хит дими гэдэг. Хит их шунал, хит их тачаал, хит их мөнгө, хит их нэр алдар тийм үү. Тэгээ хитрхи их шунал гэдэг дэр би энэ хүмүүст хэлмээр байгаа. Эдлээ эдэлсэн шүү дээ тийм ээ. Тэгээ одоо яг юунд шунаад байгаа юм те. Хитээдсэн бүхэн сайхан биш гэдгийг та ярьцлагын төгсгөлд хэлээд хоёулаа ярьцлага өндөрлөө. Юм бол хэмжээтэй шүү дээ. Альва юм хөрний өөрийн амьдрал ч гэсэнтэй хэд их тансаг амьдрал бол сайн авчирдгөө. Тэд нар бол банк зовж идэг, нойр дутуу байдаг. Хэд ядуу хүн бол бас өргөж шаналгаатай зовж идэг тийм учраас юм хэтэрхэл юм бол болохоо байдаг. Хүн гэдэг амьтан бол хэмжээнд дээр л амьдрах хэрэгтэй. Тэгээд бас даруухан энгийн байх. Асаа гэж миний өөрийнх нь одоо барьдаг зарчим тэр тий миний нас баян хүмүүс байна иргэд хоёр гайхаад сууждаг.
хамгийн анх ингээ эмэгтэй хүнийхээ зүгээс харахад ямар гоё хав харамстай юм бэ гэж би таныг харж ирсэн. Тэгээ тэр хүнээсээ бас ингээ нэлээд хэдэн жилийн дараа ярьцлага авч байна. Тэгээ таны цаашдын амьдралд тий үр хөвгтөд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Гэхдээ энэ улс төрийн гал тогоонд болж байгаа үзэл бодлоо бусдад одоо нүүр номорооч гэдэг юм уу байнга илэрхийлж байгаарай. Яг тэгвэл та бүхний энэ үзэл бодол одоо цаг үеийн залуучуудад цаашаа энэ Монгол Улсын зам зүү явахад маш чухал үүрэгтэй шүү гэж хэлмээр байна. Ингээд миний асуугаагүй бас нэг хэлчихэмсэн гэж бас бодож исэн зүйл байж магадгүй шүү дээ. Ингээд танд суулж яхаа асуулт юм би бол энэ эмэгтэйчүүдийн улс төрдөх оролцоог нөгөө энэ тухай бас нэг ярих юмсан да гэж бодож явдгийн. Тий сэтгүүлч ч юм уу хэн нэгэнд те адилхан эмэгтэй юм байж бас донгосч байна гэдэг юм болов гэж боддог. Яг хоо тэр хувь тогтоож байх нь бол нэг талдаа зөв нөгөө талдаа бас зохимж муутай юм шиг байна. Одоо тэр хувь тогтоолтоор одоо хүмүүс гарч ирсэн хүмүүсийг бид нар ингээ хараад суужаад тийм. Тэгвэл энэ бол бас шалгуур юм аа. Тэр 40% юм уу 30% гэдэг юм уу тэр нь одоо байгаасаа гэж би боддог байхгүй юу. Би бол феминист биш. Яг бол бид нар яг эрэгтэйчүүдтэй адилхан явж ирсэн учраас хүн бол өөрийнхөө улс төрт орон зайгаа өөрөө олж авах ёстой гэж боддог байсан. Гэвч бас тэгж болдгүй юм байна. Яг бол эмэгтэйчүүд улс төрт олуулаа байх юм бол бас жоохон ариусдаг юм шиг. Дэлхийн нийтийн туршлага байна. Манайд ч гэсэн тийм байна. Эмэгтэй хүн бол улаан цайм ингээд улс төр дээр ингээд өөрчлөн болоод булгаач болохгүй. Тэр өөрийнх нь төрмөл юм одоо заяамал шинж байдаг байхгүй юу. Тэгээ тэр нь бол одоо энэ 30-40% нь үлдээсээ одоо ингээд байж байгаа нэг өвөө хүмүүсээр жишээ болгоод аян хэрэггүй юм байна гэд битээ хасчаасаа гэж байна. Яг одооны хүмүүсээр төлөөлөлтэй тий. Цааш дахиад өөр шинэ хүмүүс гарч ирж шүү дээ. Тэр нь эмэгтэйчүүдийг харахаар эднэр шиг л одоо энэ нөгөө энэ үсэг шиг бас нэг ахтар амар хүмүүс биш шүү дээ тий. Нэрийн чиглэлээс бараг амар хэлүүлдэг алуулна шүү дээ. Одоо өгшрүүд хүмүүсээр алааны чинь заахаа үлдсэн шүү дээ. Тэгээ тийм хүмүүсийг энэ эмэгтэйчүүд бол ийм л болдго юм байна. Болиг ичих бидэ гэж би боддог байхгүй. Тэгэхээр яг нэг шалгуур юм да энэ бас нэг удаагийн эмэгтэй квот нь байх хэрэгтэй. Гэхдээ хинбэ гэдгээ тий. Тэгээ нэг удаагийнхаар битээ болчихсоо одоо болж болохгүй шүү гэдгийг л тэрийг бас эмэгтэйчүүд дэмжээсэй гэж боддог. За танд баярлалаа.